Өнөөдрийн хичээл бол англиар баяртай гэж хэлэх янз бүрийн хэллэгүүд юм. Бид өдөр тутамдаа зөвхөн goodbye гэж хэлэхээс гадна нөхцөл байдлаа тохируулан өөрөөр хэлж сурах нь маш чухал байдаг. Бид албан ёсны газар эсвэл танихгүй хүнд goodbye гэж хэлдэг. Энэ нь хамгийн түгээмэл хэлбэр юм. Мөн өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэхдээ have a good day гэвэл илүү найрсаг, боловсон сонсогдно. Найз нөхөд болон гэр бүлийнхэндээ бай эсвэл бүр товчхоноор bye bye гэж хэлж болно. Харин маш чөлөөтэй үед see ya эсвэл зүгээр л гэж хэлдэг. Энэ нь дараа уулзъя гэсэн утгатай. Хэн нэгэнд анхаарал тавьж буйгаа илэрхийлж take care гэж хэлдэг. Энэ нь өөртөө анхаараарай. Эсвэл болгоомжтой яваарай гэсэн утгатай маш дулаан хэллэг юм. Дахиад нэг давтаж хэлцгээе. Take care. Дараа уулзъя гэж хэлэхдээ see you later гэж хэлнэ. Харин тун удахгүй эргээд уулзах гэж байгаа бол see you soon гэвэл илүү тохиромжтой байдаг. Энэ хоёр хэллэгийг бид өдөр бүр маш их ашигладаг. Утсаар ярьж дуусаад эсвэл мессеж бичиж байгаад talk to you later гэж хэлдэг. Энэ нь дараа ярие гэсэн утгатай. Харин найзуудтайгаа ярьж байвал catch you later гэж хэлбэл илүү амьд. Гоё сонсогддог. Одоо ингэж явлаа гэж хэлэхдээ I'm off гэж хэлж болно. Мөн найзуудын дунд явах болсон бол I'm out эсвэл I'm out of here гэж хэлдэг. Энэ нь ихэвчлэн чөлөөд харилцаанд хэрэглэгдэг. Өнөөдөр бид баяртай гэж хэлэх. 8. Өөр аргыг сурлаа. Та бүхэн эдгээр хэллэгүүдийг өдөр тутмын яриандаа туршаад үзээрэй. Баяртай.